Яг одоо өнөөдрийн байдлаар тухайн барилгыг өргөтгөхөд стандартын дагуу зураг юмыг гаргаад тэр гадна зам талбай тогтчол бүх юмыг хийх тэр үнэхээр боломжтой мó боломжгүй мó тэр зураг мөрөг байдаг бол одоо энэ үржүүлмээр байна. Тодорхой одоо ямар ч юм баг зүгээр амаараа яриад байвал хин ч амаараа яриад байж болно шүү дээ. Аливаа юм тодорхой тооцоотой үнэлэлтэй судалгаатай байх хэрэгтэй. 75 хүүхдээ орто цэцэрлэгийн барилгыг барихад өнөөдрийн аншаар 1 тэрбум 560 сая төгрөг хөрөлцөөтэй мө хөрөлцөөгүй мө гэдгийг бас мэргэжлийн хүмүүсээс нь бас тодруулъя. Энэ өөр газар одоо шинээр барих бүрэн дүүрэн боломж олцоо байгаа шүү дээ. Тухайн байрнуудын дунд байгаа барилгаас 200 м хүрэхгүй зайд 4 цэцэрлэг байна. Энэ одоо амьдралд хэрэг нийцэж байгаа юм бэ? Аливаа гаргаж байгаа шийдвэр энэ сум орны хөгжил хийж байгаа ажлыг бол үүсгэгээгүй. Ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр энэ үйл ажиллагаа юмд ханддаг болмоор байна. За энийг бол өөрчлөөд өөр шинэ газар барьж болох юм уу гэдэг нэг юм асуулт байна. Тэр бол одоо хуулийнхаа хүрээндээ л явна. Одоо худалд нь цэцэрлэгийн барилгын худалд нь авах гэсэн л бол одоо авах чиглэлээр л явна гэсэн. Төсвийн одоо хуулийн батлагдсан нэршийг бол өөрчлөх боломж байхгүй. Хурлаал бол өөрчлөх боломжтой л гэж. Бид хууль эрхцээ үед бол үзэж байна. Энэ сонсгол дээр мэдээлэл хийх хэвээр дуудагцсан албан ёсны одоо тухайн үед албасч исэн хүмүүс яагаад ирэхгүй байна. Тэр сонсголын хуулиараа бас яг яаж явж байна, ямар хариуцлага хүлээж байна. Жишээ нь өчигдөр олон нийтийн сүлжээгээр харж байхад төгөлдөр бол цэцэрлэг дээр жагссан хүүхэд болцсон явж исэн. Тэгтэл ийм хариуцлагатай сонсгол дээр яагаад өөрөө ирэхгүй ингээд мэрэгчлэлтэй өмнөөс нь тайлбарыг зогсож байна. Хоёрдугаарт сонсголч нөө мэрэгжлийн улсын одоо албан ёсны шинжээчийн тайлан заавал тавигдах ёстой. Тэрийг яг ямар субъект, ямар албан байгууллага хариуцаж энэ шинжээчийн дүгнэлтийг хийх юм болоо тэр нь тодорхойгүй харагдаад байна. Одоо яг ийм харагдаж байгаа энэ саавны худалдан авах гэж бол бид нар тусгаагүй. Одоо жарлан сумын хаанч одоо энэгээр одоо өрцөлтөд ороод ирэх боломжийг нь бүрдүүлжлэн гэж алийн даалгавраа гаргасан гэсэн үг. Тэгэхээр бол иргэдээс энэ нэг батлагдсан нэг эрхшилж ирсэн ажлыг бид нар цаашаа зохион байгуулахын тулд стандартын шаардлага тавихаас бусдаар би иргэнээс анх суухтаа харин энэ дээр саналаа авч ягаад уламжлаад ингээд суусан бол энэ дээр харин иргэдийн санал авсан уу аваагүй юу гэдэг дээр асуудал байгаа. Тэрийг бол тухайн үе. Одоо энэ бол хөгжлийн бодлого төлөөлөлт хөрөнгө оруулалтын хэлцээс бол манайхаас бол ингэдэм л да. Улсын төсвөлөөр санал явуулахдаа анх бол бас мэдээж сум холбогдлолтой одоо төлөөлөгч нараас сандыг аваад ирэмблээд застрахын зөвлөлийн хурлаар оруулаад дээшээ цахим системд шивж явуулдаг. Бусдаар бол бид нар дээр бол энэ цэцэрлэгийн барилга худалдан авах гэсэн санал яваагүй. Бусдаар одоо энэ бол гишүүний саналаар суугдсан төсөл арга хэмжээ байгаа юм. Төвийн хөрөнгө оруулалтаар барьсан саавны барилгыг төрийн мөнгөөр худалдаж авах гэж байгаа. Энэ төсвийн тухай хуулийн 6-гийн 3-ийн 1 дээр заасан байна л да. Худалдаж авахдаа ерөн зүгээр олон нийтийн оролцоо, ил тод байдлыг ер нь хэр хангасан бэ гэдэг асуулт асууя. За, ерөн шийдвэр гаргах төвшний аймгийн засаг даргын тамгын газраас хүмүүс байлцуулвал яасан юм бэ? Тамгын газрын даргаыг оролцуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2024 сонгуульч хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөр арга хэмжээ барилга байгууламжийн жагсаалтын 13.1-ийн 343 хуулийн дугаартай цэцэрлэгийн барилга худалдаа авах гэж. Энэ зүгээр цэцэрлэгийн барилга барих биш, барилга худалдаа авах 75 ортой хов жаргаланцсан гээд энэ ажил маань боловсрол шинжлэх ухааны яамнаас эрхшилж ирсэн ийм ажил байгаа.